Сайн байцгаана. Энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За, энэ ирэх бүтэн сайдар бодлого 2022 оны 26 оны 4 сарын 12-нд болох ивэнттэй та бүхнийг урьж байна. За, ивэнтийн сэдэв болохоор өөрийн үн цэнэ алахгүй гэсэн сэдвээр ярилцах болсон. Маш гоё сэдэв. За, тэгээд та бүхнийхээ өмнө Агина энтриг орж байна. За бүгдээрээ амгалан дөрнөө бүгдэнд нь энэ видео үзэх хүчийн мэндийг хүргэе. Тэгээ ер нь бол өөрийн үн цэнээ бид нар яаж олдог вэ? Яаж хаанаас олох вэ? Тэ ингийн тулд бид нар өөрийн үн цэнээ олох одоо дотоод тийм аяллаа сургалтуудад хамрагдана эхлээд тэгээд тэр сургалтанд хамрагдангуудаа дараа нь өөртөө харьцаж сурдаг. Өөртөө цаг зарцуулдаг. Тэгээ өөртөө цаг зарцуулаад өөртөө харьцаж сурсны дараа өөрийн дотор байгаа өөрийн тэр нөөц бололцоо, өөрийн тэр үн цэнтэй зүйлсийг үн цэнтэй тэр чадваруудаа гаргаж ирснээр тэр хүний өөрийн үн цэн нь тодорч ингэж орж ирдэг. За тэгээд тэндээсээ та өөрийгөө олоод өөрийн зорилгоо тодорхойлоод тэрний дагуу ингээд аяндаа ингээд гоё бүтлэгтөөд явдаг байгаа. За одоо Нямкагаа урьдчилъя. За бид нар өөрийнхөө үн цэнээ олохын тулд ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй тий. Тэгэхээр юунаас эхлэх вэ гэхээр өөрийн үн цэнээ би яг одоо хаана явж байгаа цэгээ яг шударгаар тодорхойлох хэрэгтэй. Би өнөөдөр ямар хувцас өмсөж чинь миний стандарт ямар байна гэдэг өөрийнхөө бодит үн цэнийг тодорхойлоод тэгээ цаашдаа ер нь ямар стандарттай ямар баймир байгаа вэ гэдэг сонголтуудаа өөрчилж эхэлнэ. Одоо өөрөө хүний хуучин хувцас өмсдөг байсан юм уу? Эсвэл цүнхэн дээрээ ямар одоо хөлхний одоо юм брэнд ч юм уу тийм нэг гарт таарлцсан хямдрлын бараг ингэ сонгодог байсан юм уу гэдэг өөрийнхөө стандартыг таньж одоо тэрийгээ дахиж өөрөө ямар баймир байгаа тэр сонголтуудыг хийж эхэлнэ гэсэн. За үүнийг дагаад гэр доторх стандарт тэгээ таны одоо эмэгтэй хүн бол яг бэлэг энерги тэр энергийг дагаад гэрийн баялаг эд хөрөнгө энерги дагаад өсч идэг. За тэгэнгүүт тэгээд өсгөөд ирэхээр өөрийн дотоод үнцийн стандарт өсөд ирнэ. Таны одоо өдөр тутмын үйлдэлүүд одоо идж байгаа хүнс өдөрт сонсож байгаа дуу хинтээ харилцаж байгаа харилцаа гэх мэтчлэн бүх зүйлүүд ингээд аяндаа өөрчлөгдөөд илүү стандарттай илүү таныг өсгөх зүйл рүү ухамсаргүйгээр таныг дагуулна. За дараа нь болохоор одоо гэр бүлдээ та стандартгүй би бол яг өмнө нь гэр бүлдээ өөрийн хэл хязгаараа тавьж чаддаггүй одоо цаг миний цаг өнгөө юм шиг бусад хүмүүс чухал юм шиг тэгж ханддаг байсан бол одоо өөрөө яг чухал зүйлдээ цагаа зориулдаг өөрийгөө өсгөх зүйлд цагаа зориулдаг болсон аялалд тий өөрийнхөө яг дуртай зүйлд цаг хугацаа зориулдаг болсон. Тэгэхээр ээж гэртээ аз жаргалтай ээж гэр бүлээ системээр нь ингэж өргөдөг. За тэгээд өөртөө илүү баян тансаг зүйлийг зөвшөөрсөн сорвоо ертөнц ч гэсэн яг тэр тавтамжийг эргээд бид нарт яг өгдөг. За тэгэхээр та бүхэн яг өөрийнхөө үн цэнийн төлөө ямар нэг үйлдэл хийгээд манай эвентэд хүрэлцэн ирээрээ гэж хэлмээр байна. Баярлалаа. За, өөрийн үн цэнийг өсгснөөрөө ямар үр дүнд хүрсэн бэ? Хүрэх вэ гэхээр ер нь энэхөөсөө илүү өөрийгөө харилдаг болсон. Байгаагаараа би үн цэнтэй өөрийн одоо бүх үс одоо би нэг үс нэг жоохон юм далгиндаа бүржэр гэж голдог байсан ч одоо энэ үсэндээ хайртай болчиход байгаа. За тэгээд арьс марс ч гэсэн ингээд жоохон өсөөдөө бор гэл ингээд голдог байсан ч одоо миний арьс ямар гоё юм хөрслөг бор юм бэ ч гэдэг юм яг ингээд байгаараа гоё ингээд өөрийгөө хайрладаг болсон. Тэгээ өөртөө итгэл нэмэгдсэн. Ер нь бол ингээд нэг хүнтэй харилцах тал дээр бол илүү одоо чадна штэ. Хүмүүст өгч чадна штэ. Ингээд өгнө штэ өгч чадчихаастай гэдэг нэг юм итгэл үнэмшилтэй болсон. Өмнө болохоор ингээд амнаас үг унах нь айгу ховор байдаг байсан. Тэгээд өөрийгөө үнэлэмж өссөн. Одоо хувцс хунар дээр ч гэсэн нэг хямдралын бараа хайгаад ч юм уу эсвэл бол гэртээ ингээ хүн сонгохдоо ч гэсэн нэг хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй шин тэжээл сонгодог ч юм уу дадал зөвшөөрөл бас ингээ дагаад бас өсөж байгаа. Тэгээд гэртээ оруулж ирж байгаа зүйл болгон үн цэнтэй яг одоо хавыг зорьсон зүйлүүд орж ирдэг болсон байна. Тэгээд үнэлэмж өсөд ирэхээр өөрийн үнэлэмж өсөд ирэхээр бусд хүмүүс ч гэсэн намайг үнэлэх үнэлэмж дагаад өсөж байгаа надад маш гоё
үр дүнтэй өгөөжтэй санагдаж байгаа. Тэгээ өөрийнхөө алсын арга томруулсан. Би болохоор одоо жишээлбэл мэрэгчлэрээ нэг одоо хувийн имлэг байгуулаад за тэгэнгүүтээ эмзэгч болсных нэг гимийн сан байгуул. За тэгэнгүүтээ метр болсных нэг ойр хүчнийхөө нэг хэдэн хүндэл ингээд нэг сэтгэл зүйн толгомцсон асуудлыг би болгох чи биш. Бүхэл бүтэн одоо нэг ийм одоо улс орон ч юм уу 8 тэрбум хүн дээр яг энэ тийм дэлхийн өнцөг болон бүр дээр байгаа хүмүүс дээр одоо сэтгэл зүйн толгомцсон асуудалд нь яг өөрийнхөө хөдлөөр олж чаддаг жоох тус өглөө өгье гэдэг ийм алсын аргатай болсон байна. За тэгээд мөрөөдөл зорилгоо биелүүлсэн. Ер нь ингээд зорилго томорсон. Бид нэг мөрөөдлийн самбарын хүрээнд ингээд сэтгэл судаг биш. Илүү алсын аргатай, илүү одоо томорсон том хараатай болж байгаа. Одоо зөвхөн Монголд гэхгүйгээр одоо дэлхийгээр тойрч аялье, дижитал орчинг амьдралдаа хэрэгжүүлье, хүүхдүүдтэй илүү цаг зав гаргадаг болъё. Тэгээ мөрөөдлийнхөө төлөө нэг алхмаар ингээд ер нь бол ингээд 365 хоногийн хугацаанд өдөр бүр одоо цагтаа төвлөрдөг ийм том одоо алсын харааг том мөрөөдлийг олж хаасан. Тэгээд мөрөөдөл гэдэг бол өнөөдрийн ингээд бид хэдий ингээд уулзж байгаа нэгэндээ өгж байгаа хариу өглөө нэг сургалтанд гүйж очиж сууж байгаа тэр хөдөлгөөийг бас хэлний жижиг үйлдэлүүдийн үр дүн бол бидний том мөрөөдлийг биелүүлдэг. Тэгээд мөрөөдөл зорилго бас илүү томорсон байгаа харагдаж байгаа. Бидний одоо сэтгэлгээний цар хүрээд багтж байгаа зүйл амьдралд бас ингээд багтаж ирдэг гэдгийг бас бодит туулалт туршлагаараа маш олон хүмүүсээс харж авч байгаа маш баяртай байгаа. Тэгээд өөрийнхөө үн цэнийг тааж байгаа, өөрийнхөө үн цэнийг олохыг хүсэж байгаа, өөртөө цаг зав одоо гаргаад нэг түлхүүр олоод авах юмсан, өөртөө нэг толгомдоод байгаа асуудлынхаа нэг шийдлийг олоод авах юмсан гэсэн нэг юм эрэл хайгуул хийж байгаа. Ээж, аав ер нь ингээд нэгсэн төгссөн бүх хүмүүст нээлттэй юм тагаа шүү. Та бүхэн өөрсдөө ингээд үйлдэлийгээ гэрээсээ гараад хүрээдрээрээ энэ одоо өдөр болох 3 цагийн юм тул таны амьдралд маш том түлхүүрийг маш олон асуудлуудын одоо шийдлийг олох юм гоё юм болно гэдэгт итгэлтэй та бүхнийг урьж байна. За баярлалаа. Баярлалаа. Өдөрөө илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл комментэнд нэмэх нэг юм гээд бичиж өгөөрэй. За.